Өнгөрсөн сард инфляцийн түвшин буурч гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Харин бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүд тааруухан дур зурагтай байгааг өнөөдөр статистикийн хорооноос мэдээллээ. Гадаад худалдааны тэнцэл сүүлийн саруудад ашигтай гарч байгаа. 748 сая долларын ашигтай гарсан нь валютын ханшийн өсөлт, импортын бууралтаас шалтгаалж байгаамаа. Өнгөрсөн сард инфляц 1.2%-аар өссөн ч өнгөрсөн оныхтой харьцуулахад 2.9%-тай буюу намд ор түвшинд байна. Хэрвээ махны үн одоо буураагүй байсан бол сарын өөрчлөлт бас бага зэрэг өндөр юм өсөлттэй байх байлаа. Гэхдээ ерөнхийдөө ингээд баланслагдаад нөгөө талаар мах бол хүн амын одоо дундаж өрхийн хэрэглээнд нэлээд голлох байрыг эзэлдэгтэй холбоотойгоор бас ингээд нөгөө инфляцид бас эерэг нөлөө үзүүлж байна шүү гэдгийг энд хэлэх хэрэгтэй баха. Мөнгөний нийлүүлэлт 9.8 их найт төгрөг болж өмнөх оны муу үеийнхээс 1.2%-аар буурчээ. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон гэдгийг статистикийн мэргэжилтнүүд хэлж байна. Аж ахуй нэгж байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн үрийн үлдэгдэл 11.9 их найдад хүрсэн байна. Үүнд эзэлж байгаа хугацаа хэтэрсэн зээлийн үрийн үлдэгдэл 7.6%, чанаргүй зээл 7.1% төрчээ. Энэ үзүүлэлт нь бол 2008 онд бол одоо 7.2%, 2009 онд 17.4% байсан байна. Хугацаа хэтэрсэн зээлийн хувьд бол дээрх үзүүлэлт 2009 онд 4.6%, 2010 онд 2.8% байсан байна. Гүйлгээнд 710 тэрбум төгрөг гаргасан нь өмнөх оны муу үеийнхээс 58.4 тэрбум төгрөг буюу 7.6%-аар буурсан байна.